I've been zoning, I've been zoning. Hey, зөөгцөн залуусаа одоо олцсонгүй. Энэ удаагийнхаа Sneaker Picks зурлалынхаа дараагийн дугаараар Sneaker ертөнцийн iconic pose болсон Air Jordan зурлалын хамгийн алдартай позуудын нэг Air Jordan 3-ыг ярилцахаар бэлтгэлээ. За Sneaker Picks зурлал маань яваад 14 дахь бичлэг нь хийгдэж байна. За ингээд бүх бичлэгтэй хамт байсан үзэгчдэд баярлалаа. За ингээд ямар ч юм бичлэгээ эхлүүлцгээе. За энэхүү классик загвар 1998 онд анх $100 үнэтэйгээр худалдаанд гарч байжээ. Анхны гарсан дөрвөн өнгө нь White Cement, Black Cement, Fire Red, True Blue гэх өнгөд худалдаанд гарч байсан байна. Air Jordan 3 нь маш олон зүйлээрээ Air Jordan цувралын хувьд анхдагч болж чадсан бөгөөд үүнээс дурдах юм бол Tinker Hatfield-ийн загварыг гаргасан анхны Air Jordan, Wings логог гарсан анхны Air Jordan, Jumpman логог хамгийн анх ашигласан Air Jordan, донд бол буюу mid-sole-то харагддаг Air Unit-ийг ашигласан анхны Air Jordan, Elephant Print дизайныг ашигласан анхны Air Jordan, анхны Template Airs буюу үрчийсэн үрчлээтэй Airs-ыг ашигласан анхны Air Jordan байна. Анхны Mid-Cat загварыг ашигласан бас анхны Air Jordan. Мөн Air Jordan 3-ын рекламад анх удаа Mars Black Moon тоглож эхэлж байжээ. Air Jordan 3-ыг Nike-г аварсан MJ-ийг Nike төлдөөсөн пүүзүүдийн нэг гэдгээ. Учир нь MJ Air Jordan 1 болон 2 гарсны дараачаар Nike сэтгэл дундуур байна гэсэн шуумууд гарч MJ өөр спортын хувцсны брэндүүдтэй уулзахаар төлөвлөж байжээ. Мөн Nike-тэй гэрээс унхаас татгалзах шинжтэй байсан юм байна. Тэгээд Nike компани Tinker Hatfield Air Jordan 3-ын загварыг гаргах ажлыг даатгаад Tinker Hatfield MJ рүү нисч очоод MJ энэхүү загварыг ямар байхыг хүсэж байгаа талаар асууж ярилцаад буцаж ажлынхаа өрөөнд ирж ажилдаа оржээ. Хэдэн 7 хоногийн дараачаар Phil Knight болон Tinker Hatfield шин загвараа үзүүлэхээр мөн цаашдаа дахин гэрээ хийхгүй талаар шийдвэрийг сонсохоор MJ-тэй уулзахаар уулзалтын өрөөнд иржээ. Гэтэл MJ-ийн эцэг хэл байв. За MJ харин Nike-ийн Rob Steers гэдэг хүнтэй гольф тоглонгоо түүний ятгалыг сонсохоор явсан байжээ. 4 цагийн дараа MJ team цангуур эргэж ирсэн бөгөөд Tinker Hatfield нөгөө урд нь асууж байсан хэдэн асуултуудаа асуугаад өөрийнхөө бодлыг хэлээд өөрийнхөө зурсан скетч зургийг харуулжээ. Тэр үед MJ анх удаа энэ брэнд анх удаа намайг юу хүсэж байгааг сонсчээ гэсэн мэдрэмжийг авсан байна. Тэгээд MJ тэрхүү скетч зургийг харангаад Tinker Hatfield-д Hard Coffee санал болгоод энэхүү Air Jordan 3 гарахаар болжээ. Мөн MJ Nike дүлтгэр болсон байна. Tinker Hatfield MJ-ийн юу хүсэж байгааг сонсож пүүзэндээ тусгаагүй бол одоогийн бидний мэдих Nike болон Air Jordan брэнд байх боломжтой байжээ. За MJ Air Jordan 3-ыг өмссөн 1998 оны үйлдэлтаа маш олон шагналыг авч байсан бөгөөд хамгийн дурсгалтай пүүзүүдийн нэг юм аа. MJ хүртэл өөрөө миний хамгийн дуртай пүүзүүд нэгэ гэж хэлсэн байдаг. За ингээд Air Jordan 3-ыг өмсөж байсан 1998 онд авсан шагналуудыг дурдах юм бол за үйлдлийн MVP буюу үн цэнтэй тоглогч, Defensive Player of the Year буюу шилдэг хамгаалалтын тоглогч, за NBA Slam Dunk Contest-ийн авраг буюу Championship, All-Star Game-ийн MVP, хамгаалтын 1-р багт нэрлэгдсэн онооны авраг, бөмбөг дасгалтын авраг болж байжээ. За Air Jordan 3 White Cement өнгө нь 1994, 2003, 2011, 2013, 2018 онуудад тэгч худалдаанд гарч байсан бол Black Cement өнгө нь 1994 он, 2001 он, 2008 он, 2011 он, 2018 онууд дахин худалдаанд гарч байжээ. 2001 онд Jordan Brand True Blue болон анхны OG биш өнгө colorway болох Mocha худалдаанд гаргаж байжээ. Тэр үед өсгөнд нь байсан Nike Air-ийн оронд Jumpman лого гарч ирсэн юм байна. 2011 онд гарсан White Cement болон Black Cement ретронд Jumpman лого бас мөн гарсан байгаа. За 2007 хүртэл Fire Red модель дахиж ретро хийгдээгүй байсан байна. Тэр жилдээ мөн Free Money, Black Cat, Do the Right Thing гэх өнгөнүүд худалдаанд гарч байжээ. За 2009 онд 25 жилийн яваар True Blue худалдаанд гарч 2010 онд Doyer Backer худалдаанд гарч байсан юм байна. Тэгээ 2011 онд шин олон өнгөнүүд худалдаанд гарсан байгаа. 2013 онд White Cement Nike Air логотой худалдаанд гарч Fire Red болон Doyer Backer бас мөн худалдаанд гарч байжээ. 2014 онд Jordan Brand Soul Flight-тай хамтарч найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд Air Jordan 3 Lotto-ыг худалдаанд гаргаж байжээ. 2017 онд Atmos Air Jordan 3 болон Air Jordan 3 санаа авч исэн Air Max 1-ийг худалдаанд гаргаж байсан юм байна.
За 2018 онд 1988 оны Free Throw Line Slam Dunk-ийн 30 жилийн ойд зориулж Air Jordan 3 Free Throw Line-ыг худалдаанд гарч байжээ. Энэ их өөрмөц загвар бөгөөд уул нь IC сөүлөөр хийгдэж, уулны хэсэгт MJ-ийн чөлөө шидэлтийн зураасыг гიშгсэн хэсгийг улаан өнгөөр хийгээд хилний дотор талд нь 147 гэсэн тоог бичээтэй байдаг. Энэ финалх нь 3 Slam Dunk-ийн нийлбэр оноо юм байна. За ингээ өсгийнх нь дотор талд нь 351 секунд буюу Jordan-гийн цагийг зогсоосон хугацааг тэмдэглүүлдэжээ. Jordan Brand DJ Khaled-тай хамтарч гаргасан Jordan 3 Grateful, Father of the Ace, Another One хосууд нь одоогоор дундч үн 5,000-аас 11,000 долларын хооронд байна. За 2018 онд мөн Air Jordan 3 сөүл гарсан байгаа. За саяхан бас PJ Tucker тоглолтонд өмсөж харагдаж байсан. За саяхан гэхэд Air Jordan 3 UNC гарсан байгаа. Нэр энэхүү пустны unbox-ыг үзхийг хүсэх юм бол Kairos гэсэн YouTube сувагтай залуу unbox бичлэг хийсэн байгаа. Тэрхүү бичлэгнээс үзэж болох юм. За тэгээ бусад сүүлийн үед гарсан Air Jordan 3 юм бол Animal Pack, Reed Cement-ийг бас Kairos дээр хэмжлэн өнгөнөө худалдаанд гарсан байгаа. Air Jordan пүүзийг өмсдөг celebrity сонирхолтой зүйлүүдийг ярих юм бол 2009 онд Jay-Z Blueprint тур дээр Air Jordan 3-ыг өмсөж байжээ. Kanye West Adidas орохоос өмнө Air Jordan 3-ыг маш их өмсдөг байсан. Nike-аас гаргасан Easy 1 2 3 дээр болохоор Air Jordan 3 төрлийн нөлөө их харагддаг шүү дээ. За өмнө Air Jordan 4 бичлэг дээр ярьсан Chris Brown мөн нүүрэн дээрээ Air Jordan 3-ын шивэсийг хийлгэсэн байна. Air Jordan 3-ын үед бүх цагийн хамгийн классик загваруудын нэг яалтч хүмүүн гарах бүрдэл үргэлж sold out болдог. Sneaker сонирхогч та бүхний үед заавал нэг байх Air Jordan 3 байх ёстой осууд нэг гэж бодож байна. За ингээд ямар ч зүйл өнөөдрийн бичлэгийг ингээд дуусгацгаая. Бичлэг таалагдсан бол subscribe болон like дараарай. Өөр пүүз сонирхдаг, пүүзэн дуртай хүмүүс рүү шеэрлж олон түгэж өгөөрэй. За ингээд өнөөдрийн бичлэгээ дуусгацгаая. Баяртай.